За татварын багц хуулийг өнгөрсөн жилийн турш засгийн газар ард иргэд аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагуудад хилцүүлэг хийсэн. Үүний үр дүн одоо иргэдийн аж ахуйн нэгж хүссэн хүлээж байгаа одоо тийм татварууд дээр хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг татваруудад ямар өөрчлөлтүүд оруулж болох вэ гэдэг дээр саналууд дээр үндэслээд өөрчлөлтүүд орж байгаа. Энэ хууль батлагдах юм бол иргэдийн нуруунд дээр ирж байгаа татварын ачаалал 2 ихнээ төгрөгөөр буурна. Аж ахуйн нэгжүүдийн одоо нуруунд дээр ирж байгаа татварын ачаалал 700 тэрбум төгрөг буурах юм. Жил болгон иргэд аж ахуйн нэгжийн нуруунд дээр ирдэг татварыг хөнгөлж өгнө гэсэн үг. Энд одоо бага орлоготой иргэдээсээ бага орлоготой аж ахуйн нэгжээсээ татвар авахгүй бах, аль болох бага татвар авах. Өөрөөр хэлэх юм бол одоо 500 сая төгрөг хүртэл орлоготой иргэдээс нэг ч төрлийн одоо ямар нэгэн татвар авахгүй. 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай орлоготой аж ахуйн нэгжүүдээс 1% татвар авдаг гэсэн бол 2.5 тэрбум төгрөгийн борлуулалттай орлоготой аж ахуйн нэгжээс 1% татвар олгож нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол татварыг төлөхгүй байх боломж юм. За нэмэгдсэн өртгийн албан татвар гэдэг юм уу? Бас 500 хүртэл ямар ч татвар авахгүй 500-аас 1 сая бол 50% буцаалттай. Одоо 2% буцаалттай байсан шүү дээ. Одоо энийг бол 5% буцаалттай болгож өөрчилж байгаа. Ийм байдлаар үндсэндээ иргэд аж ахуйн нэгжийн татварын одоо ачааллыг бууруулах энэ асуудлыг бид шийднэ. Ингэснээрээ иргэн одоо аж ахуйн нэгжийн нуруунд дээр ирдэг татварын ачаалал за уул уурхайн салбарын бус компаниудаас тийм уул уурхайн компаниудаас бусад нь дунджаар нэг 5% ачаалал татварын ачаалттай болж буурнаа. Одоо ч бидний аж ахуйн нэгжийн орлогын албанд 10%, хүн амын орлогын албанд 10%, нэмэгдсэн өртгийн албанд 10%, энэ нь одоо 30% ачаалттай яриад байдаг шүү дээ. Энэ бол яг бодит байдал дээр бас юм биш гэхдээ яг бодит байдал дээр энэ одоо хуулиуд батлагдсанараа аж ахуйн нэгжийн дундаж одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 5% болж байна. Ийм л одоо сонцлогтой татварыг одоо бас өргөн барилаа эдийн засаг бас хүндрэлтэй энэ цаг үед одоо ард иргэд аж ахуйн нэгжээ бодсон ийм одоо хуулийг их хурд өргөн барьсан их хурл одоо энэ намрын чуулганы завсаргааны хугацаанд ажлын хэсэг байгуулж ажиллаад таврын чуулганаар нэг яралтаас батлах байхаа гэж найдаж байна.